Сайнбацхан уу? Хүн эрхийн судлаач, активистуудыг урьж ярилцаж, хүн эрхийн мэдлэг олгох зорилготой Amnesty podcast-ийн энэ удаагийн дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараа бид нэр 50 замаар хуран цуглах эрх чөлөө гэдэг маш сонирхолтой бас маш халуун сэдвийг сонгож авч ярилцахаар бэлдсэн байгаа. Хүн төрөлхтний түүхэнд жагсаал цуглаан бол шударгаас хүний эрхийг шаардах маш хүчтэй арга зэвсэг арга хэрэгсэл арга зам байсаар ирсэн. Жишээлх юм бол бид бүгдийн мэдж байгаа 1930 оны нэтхийн жагсаал, Өмнөд Африкт болсон жагсаал, гэх мэтчлэн жагсаал нь тухайн үеийнхаа нийгэмд эерэг өөрчлөлт авчирснаас гадна дэлхийд дахинд бас шударгаас болон хүний эрхэд маш том дэвшил авчирсан ийм жагсаалууд байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд яг энэ эрхийг эрх чөлөөг мөн хумих нухчин дарах юм маш юм ордлогууд гарсаар байгаа. Ялангуяа өнгөрсөн 7 хоногт нэгэлтээ хийсэн Amnesty International-ийн дэлхийн хүний эрхийн төлөв байдал тайлан судалгаанд бол 2024 онд болсон эсэргүүцлийн жагсаалуудыг олноор нь дур зургаар баривчлах гэх мэтлэн маш харгас хэрцгий хүний амь насанд ч халдаж болохоор ийм арга замыг ашигламж тарааж байгаа, нухчин дарж байгаа ийм жишээнүүд, ийм тренд дэлхийн нийтэд гарч байгаа гэдгийг бид нэр судалгаагаар гаргасан байгаа. Тэгэхээр энэ удаагийнхаа дугаараар жагсаал цуглааны үеэр гарч байгаа хүн эрхийн зөрчлүүдийн бас нэлээд нь оролцогчдын болоод зохион байгуулагчдын хүн эрхийн мэдлэг хангалтгүйгээс болж гарч байгаа гэдэг дүгнэлтний үүднээс бид нэр энэ удаа яг жагсаал цуглаан хийх эрх гэж юу юм бэ? Энд яг юу гарах юм? Ямар үед бид нэр ямар эрхээ хамгаалах хэрэгтэй юм бэ? Шаардах хэрэгтэй юм бэ гэдгийг илүү дэлгэрэнгүй ярилцахаар өнөөдрийн зочноор ирсэн байгаа. За энэ удаагийн маань зочноор Ирим судалгааны хүрээлэнгийн судлаач Батсугар оролцсон байна. Бидний урилгыг хүлээж авч оролцож байгаад баярлалаа. Та өөрийнхөө талаар болоод сүүлийн үед хийж байгаа судалгааны талаар бид танилцуулаач. За бүгдэнд өдрийн мэнд. За намайг Батсугар гэдэг. За би бол нийгэм судлаач мэргэжилтэй. Ерөнхийдөө хүний эрх чөлөө, арчлал, улс төр ер нь нийгмийн асуудлуудаар 10 гаруй жил судалгаа хийж байгаа. Ирим судалгааны хүрээлэнгийн судлаач ийм хүн байгаа. Ирим судалгааны хүрээлэнгээс ер нь сайн засаглал, арчлал, хүний эрхийн чиглэлээр нийлээдгүй судалгаануудыг хийсэн. За хамгийн сүүлд гэхэд 2024 онд Монгол улсад сүүлийн 15 жилд болсон 10 жагсаалын жишээн дээр ер нь жагсаал цуглааны зохион байгуулалт одоо 50 замаар хуран цуглах эрхээ эдэлж байгаа байдал түүнд учирч байгаа саад бэрхшээл эрсдэл асуудлуудыг энэ тодорхойлох зорилгоор ер нь одоо цаашдаа үр дүнтэй зүй зохистой одоо хуран цуглахын эрхээ эдлэхэд юуг анхаарах хэрэгтэй бэ гэдэг дээр зөвлөмж гаргах зорилгоор ийм судалгааг бол хийсэн байна. Тэгээд өөрөө бас сая хэллээ нийгмийн томоохон өөрчлөлтүүдийг авчирхад бол жагсаал цуглаан 50 замаар хуран цуглах эрх маань бол нэлээ том үүрэг гүйцэтгэсэн гэж. Сая бол гадаадын нэлээдгүй жишээнд дурдлаа. Монголын жишээнд бол 90 оны хувьсгал маань ч гэсэн одоо яг арчилсан хөдөлгөөн арчилсан жагсаал цуглааны үр дүнд бий болсон одоо ийм өөрчлөлт гэж хэлж болно тийм ээ. Тэгэхээр ганц бусад улсад ч биш манай ч гэсэн одоо ингээд тодорхой хэмжээнд бас үр дүнтэйгээр энэ 50 замаар хуран чуулгах жагсаал цуглаан хийх юм туршлага бол байгаа гэж. Тэгээд сүүлийн үед одоо чиг хандлага нь ингээд жагсаал цуглаан хийх эрхийг зөрчих, хязгаарлах юм асуудлууд гарч байна гэж өөрөө сая дурдлаа тийм ээ. Тэгэхээр яг судалгааны тайлан гэдэг юм уу тодорхой асуудлууд руу орохоос өмнө ер нь жагсаал цуглааны талаар чиг хандлага, нийгмийн чиг хандлага ямар байгаа юм бэ гэдгийг товчхон мэдээлэл өгчих хэрэгтэй байна. За жагсаал цуглаан хийх гэдэг бол үзэл бодлоо илэрхийлэх, иргэд өөрсдийнхөө дуу хоолой тэгээд хүсэл зоригоо илэрхийлэх нэг хүчтэй арга хэлбэр бол мөн юм уу. Тийм учраас жагсаал цуглаан хийх эрхийг альва хэлбэрээр хязгаарлах одоо юу бол оролдлогыг бол олон улсын эрх зүйг бүх одоо юугаар зарчим үнэт зүйлээр бол одоо хориглож яадаг. Эсвэргээрээ төр иргэдэд 50 замаар хуран чуулгах эрхийг бол баталгаажуулж байгаа хэрэгтэй тийм. Тэгээд Монголд болж байгаа чиг хандлагуудыг аваад үзэхэд бол одоо жишээл 10 жилийн өмнө жилд дунджаа нэг 100 гаруй жагсаал цуглаан болдог байж байна. Гэтэл одоо 2023 оны байдлаар энэ тоо 2 дахин өсөөд жил дунджаар 250 орчим жагсаал цуглаан болж байна.
гэдэг ийм том мэдээллийг гаргасан байна. Тэгэхээр ер нь яагаад жагсаал цуглаан нэмэгдээд байгаа тийм гэдгийг бас нэг талаасаа бас сайтар ойлгох хэрэгтэй болчихж байгаа. Өөрөөр хэлбэл иргэд өөрсдийнхөө дуу хоолойг жагсаал цуглаан 50 замаар хурамжуулах тийм жагсаал цуглаан хийх хэлбрээр төрд хүргэх энэ шаардлага хэрэгцээ энэ чиг хандлага бол улам бүр нэмэгдэж байна. Нэг талаас нөгөө талаас яг судалгаанууд дээр аваад үзэхэд за бусад одоо хүний эрхийн байгууллагуудын хийсэн тайлангуудыг аваад үзэхэд бол жагсаал цуглааны үеэр хүний эрхийг зөрчиж байгаа тохиолдлууд маш их гарч байна гэж тийм. Нэгдүгээр жагсаал цуглааны хүч хэрэглэн тараах, хоёрдугаарт жагсаал цуглаанд оролцсон зохион байгуулсан иргэдийг тодорхой хэмжээнд зөрчлийн хуулиар гэдэг юм уу, ирээгүй хуулиар гэдэг юм уу, бусад хууль эрх зүйн зохицуулалтаар одоо шалгах, тайлбар мэдээлэл авах, жагсаал цуглаан зохион байгуулсан иргэдийн нэр төр таалтах гэх мэт ийм асуудлууд гарч байна гэж. Ерөнхийдөө нэг талаасаа жагсаал цуглаан хийх чиг хандлага нэмэгдэж байна. Нөгөө талдаа жагсаал цуглааны үеэр хүний эрхийн зөрчил гарах нь бас нэмэгдээд байна. Гуравдугаарт одоо хүчин төгөлдөр мөрдөгж байгаа жагсаал цуглаан хийх журмын тухай хууль гэж байгаа. Тэгээ 94 онд батлагдсан. Энэ хууль тийм одоо 30 жилийн өмнө гэсэн үг тийм. Энэ хуулинд сүүлийн 30 жилд 5-6 өөрчлөлт орсон байна. Гэхдээ хийгдэж байгаа өөрчлөлтүүд нь ерөнхийдөө жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах, жагсаал цуглааны үеэр цагдаагийн хүч хэрэглэхтэй албатан дараах тэр боломж нөхцөлийг илүү өргөжүүлэх ийм чиглэлийн өөрөөр хэлбэл жагсаал цуглаан хийх эрхийг хязгаарлах чиглэлийн өөрчлөлтүүд илүү ороод идэв. Тэгэхээр энэ маань өөрөө ингээд нэг юм зөрчил үүсгэж байгаа юм тийм. Нэг талаасаа иргэд жагс цуглах хандлага, ирмэлцэл гэдэг юм уу тийм хэрэгцээ шаардлага нэмэгдээд байдаг. Оролцоо бас нэмэгдээд байна тийм. Олон нийтийг хамарсан жагсаалууд сүүлийн 5 жилд нэлээдгүй болсон. Гэтэл нөгөө талаасаа хүний эрхийн зөрчилтөнд байгаад байна. Гуравдугаарт яг энэ хүний эрхийг хамгаалах ёстой зөрчлөөс хамгаалах ёстой хууль эрх зүйн орчин маань улам муудаад байна гэсэн. Тэгэхээр одоогийн чиг хандлага бол нэг ийм нөхцөл байдалд үүсэж байгаа. Тэгэхээр өөрөө түрүүн хэллээ л дээ иргэд мэдлэг мэдээлэл муутагаас болоод одоо ийм зөрчил бэрхшээл тулгарч байна гэж. Тэгэхээр энд яг юу чухалчилж хэлэх гээд байгаа юм бэ гэхээр жагсаал цуглааны тоо нэмэгдэж байгаа. Нөгөө талаас жагсаал цуглааны эрхийг хамгаалж байгаа, зохицуулж байгаа тэр хууль маань дордож байгаа энэ нөхцөлд иргэд бид өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй байж жагсаал цуглааны үед гарах эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах тийм ээ, урьдчилан сэргийлэх. Тэгээд үндсэн хуулиар олон улсын эрх зүйгээр олгогдсон энэ суурь эрхээ зүй зохистойгоор үр дүнтэйгээр яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тухайл зөвлөмж гэсэн үг. Түүнээс биш одоо мэдлэг мэдээлэл дутмаг байна гэдэг нь одоо тэр хүн эрхээ хэрэгжүүлэх ямар нэгэн саад хязгаар гэдэг юм уу те болох ёсгүй. Гэхдээ бид өөрсдөө ухамсартайгаар мэдлэг мэдээлэлтэйгээ энэ эрхээ зүй зохистой үр дүнтэй аливаа эрсдлээс өөрсдөө болон бусдыг урьдчилан сэргийлж яаж хэрэгжүүлэх вэ гэдэг тухай хамгийн чухал асуудал юм уу гэж. Таны саний дурдсан нөгөө 2024 онд Аярын судалгааны хүрээлэнгийн нийтлсэн тэр судалгааг би бас олж уншсан л да. Айгу яг энэ сэдвээр хийсэн судалгаа нэгдүгээрт айгу цөөхөн баг тий. Тэгээд их сонирхолтой юм нь яг бид бүгдээ айгу сайн мэддэг сүүлийн 15 жилд болсон 10 жагсаалыг сонгож аваад яг бүр яг үр дүнтэй хэдэн хүн оролцсон ямар процесс явагдсан бэ гэдгийг тайлбарласан байсан. Тэгэхээр яг энэ судалгааны онцлог үр дүн юу гэж байсан гэж та үздэг вэ? За жагсаал цуглааны эрхтэй холбоотой судалгаа яг илүү хууль эрх зүйн зохицуулалт талаас нь нэлээд хийгдсэн байдаг тийм. Нээлттэй нийгэм форумч гэдэг юм уу, хууль зүйн үндэсний хүрээлэнч гэдэг юм уу, бусад талууд яг хууль эрх зүйн зохицуулалт талаас нь нэлээд их судалгаа хийгээд за хүний эрхийг хязгаарласан, жагсаал цуглааны эрхийг хязгаарласан зохицуултууд байна гэдгийг гаргаад ирчихсэн. Нөгөө талдаа бидний одоо энэ 2024 онд хийсэн судалгаа илүү юг харахыг зорьсон юм бэ гэхээр жагсаал цуглаан ер нь ямар хэлбэрээр зохион байгуулад байна тийм. Тэгээд жагсаал цуглаан илүү хууль эрх зүйн гэхээсээ жагсаал цуглаан зохион байгуулж байгаа тэдгээрт оролцож байгаа иргэдийн туршлага гэх юм уу тийм. Тэр суурлаад одоо тодорхой үнэлэлт дүгнэлт өгөхийг зорьсон ийм судалгаа байна. Тэгээд тэр судалгаан дээр үндэслээд яаж илүү үр дүнтэйгээр яаж илүү эрсдэл багтаагаар энэ эрхээ эдэлж болох вэ гэдэгт нь чиглэсэн зөвлөмж гаргаж байна. Тэгэхээр яг нэгдүгээрт хамгийн түрүүнд гарч байгаа дүгнэлт бол юу вэ гэхээр мэдээж бус судалгаатай адилхан Монголд
50 замаар хурамжуулах чагсаалт цуглаан хийхин эрх бол хязгаарлагдсан байна. Одоогийн эрх зүйн зохицуулалтаа. Нэг хоёрдугаарт чагсаалт цуглаанд оролцож байгаа иргэд чагсаалт цуглааныг зохион байгуулж байгаа иргэд бүлэг ер нь чагсаалт цуглаан хийх эрх зүйн орчин чагсаалт цуглааныг хэрхэн одоо аюулгүй үр дүнтэйгээр зохион байгуулах гэдэг тэр мэдлэг ойлголт тутмаг тэгээ тодорхой бэлтгэл гэдэг юм уу те зохицуулт хангалтгүй байна. Иймээс одоо юу гэдгийг тодорхой хэмжээний өмнө самууны байдал үүсэх юм уу эсвэл үр дүнд хүрэхгүй байх гэх мэт ийм тодорхой саад бэрхшээлүүд тулгарч байна. Гуравдугаарт хүний эрхийн зөрчил бол нэлээд түгээмэл байна гэж байна. Яг чагсаалт цуглааны үед тийм үү дараа энэ 10 төвөрлөж авсан энэ 10 чагсаалын гэтэл одоо 5-д нь одоо хүний эрхийн тодорхой зөрчлүүд үүсчихсэн тийм. Жишээл 2008 оны чагсаал дээр 450 гаруй хүнийг шалгаад тэндээс одоо 200 гаруй хүн шүүхээр ял одоо тогтоогоод ял идэлсэн байх жишээтэй тийм. Тэнгүүд одоо сүүлд болсон 2022 оны байна уу? Монголда сайхан амьдраа гэж чагсаал болсон тийм. Тэр чагсаалын үеэр одоо 70 орчим хүнийг саатуулсан. За тэгээд чагсаал зохион байгуулсан иргэдийг араас нь одоо юу яадаг хэрэг үүсгдэг, шалгадаг. Тэгээд дарамтлагдаг гэх юм уу те тодорхой ингээ хууль шүүхээр дарамтлах юм асуудал гарч байна. Жишээлбэл 21 онд болдог нөгөө эмнэлгийн ажилчдын чагсаалтай. Жишээл тухайн чагсаал дээр чагсаалыг зохион байгуулсан иргэдийг тагнуулын ерөнхий газраас одоо төрийн эрхийг хууль бусаар авах гэлээ гэдэг үндслээр шалгасан баг жишээтэй тийм. Энэ бол зөвхөн бид нар энэ судалгаанд гарч ирж байгаа биш. Хүний эрхийн үндэсний комиссийн тайлан дээр ч дурддагж байгаа. Тухайн үедээ ч одоо хэл мэдээлэлээр мэдээлэгдсэн ийм нөхцөл байдал байна. Тэгэхээр энэ мэт одоо юу гэдгийг чагсаалт цуглаанд оролцогчдын зоригийг мохох гэдэг юм уу тийм. Чагсаалт цуглаан зохион байгуулагчдыг мохох ийм одоо зөрчлүүд нэлээдгүй байна. Тэгээд тодорхой хэмжээний олон нийтийг хамарсан чагсаалт цуглааныг хитээцэн хүч хэрэглэж тарах тухайн асуудлууд хөндөгдөж байна. За тэгээд юун дээр ковидоос хойш те 2023-24 онд ковидын үед гарсан хуулийг үндслээр жагсаалт цуглаан зохион байгуулахыг хориглох гэдэг юм уу те бүртгэхээс татгалзах ийм шийдвэрүүд гаргасан байх жишээтэй гэх мэт зөрчлийн юмуд бол их байна. Тэгэхээр гол үр дүн бол юу гэхээр нэгдүгээр хууль эрх зүйн орчноо сайжруулъя. Тэгэхээр энэ дээр яг одоо чагсаалт цуглааны эрх чөлөөний тухай билүү те хуулийн төсөл одоо явж байгаа. Энэ бол сайшаалт хэрэг. За хоёрдугаарт иргэд нэгдүгээрт мэдлэг ойлголтоо сайжруулъя те яаж зүй зохистой эрхээ хэдлэх үү? Яаж эрсдлээс өөрийгөө болон бусдыг хамгаалах уу? Тэгээд эрхэн зөрчигдсөн тохиолдолд яаж хаанаас эргэцэн тусалцаа авах вэ? Энэ бол маш чухал асуудал болчихж байгаа. Жишээл одоо тэр 2022 оны Монголда сайхан амьдрах чагсаалын үеэр насан туршийн иргэдийг бас саатуулсан асуудал гарсан. Тэрэн дээр одоо манай хуульчдын өмгөөлөгчд сайн дурын өмгөөлөл үзүүлсэн юм нэг жишээ байна те. Нөгөөтэйгүр яг одоо хэвлэл мэдээлэл, хүний эрхийн байгууллагууд, хуульчид, өмгөөлөгчд чагсаалт цуглаан хийж байгаа иргэдэд зөв мэдээлэл хүргэх те. Чагсаалт цуглааныг одоо мониторинг хийх, хүний эрхийн зөрчил гарч байгаа. Хэрвээ тийм зөрчил гарч байгаа бол холбогдох байгууллагуудад санал зөвлөмжийг хүргүүлэх. За жишээл хамгийн сүүлийн чагсаал дээр бас хүний эрхийн үндэсний комисстэй, хүний эрхийн форум зэрэг байгууллагуудаас бас ажиглалт хийж байсан. Одоо шинэ хуулийн дээр бас энэ эрхийг тодорхой хэмжээнд тусгаж өгч байгаа сайшаалт хэрэг. Тэгэхээр бусад бас байгууллагууд маань яаж чагсаалт цуглааныг зүй зохистой явахад дэмжлэг үзүүлэх үү? Яаж мэдээлэл хууль эрх зүйн тусалцаа үзүүлэх үү гэдэг дээр бас анхаарч одоо хамтарч ажиллах шаардлагатай байна гэсэн ийм үндсэн одоо зөвлөмж гэдэг юм уу те дүгнэлтүүд бол гарч байгаа гэсэн. За өнөөдрийн сэдвээр ярилцах энэ 50 замаар хуран цуглах эрх чөлөө сэдвийн хүрээнд айгу эмгцэгттэй тэгээд хэрэгтэй мэдээлэл өгөх зорилгоор би яг юм 3 хэсэгт хувааж ярих гэж бодоод байгаа байхгүй. Яг чагсаалт цуглаан хийхээс өмнө ямар эрхийг эдлэх ёстой, юунд анхаарах ёстой, тухайн оролцож явах үедээ бас юунд анхаарах ёстой, тэрний дараах гэд ярилцъя гэж бодоод байна. Тэгэхээр тэрнээс өмнө гэж ярихад ер нь чагсаалт цуглааныг хэн зохион байгуулж болох юм те? Ямар нэгэн олонний танил хүн байх ёстой юу? Хүүхэд байж болох уу? Эсвэл аль нэг төрийн бас байгууллага байх ёстой юм уу? Тэгээ хэн оролцох ёстой юм? Хэн оролцох эрхтэй юм гэдэг талаар. За одоо хүчин төгөлдөр мөрдөгч байгаа хуулинд болохоор чагсаалт цуглааныг Монгол улсын иргэн улс төрийн нам төрийн бас байгууллага зохион байгуулна гэдээ оролцож байгаа. Энэ өөрөө маш ингээд хязгаарласан үрээтэй болчихж байгаа. Тэгээд жишээл одоо
улс төрийн нам юм уу төрийн ус байгууллагаас бусад хуулийн этгээд гэдэг юм уу эсвэл одоо бүртгүүлээгүй хуулийн этгээдийн ирэхгүй байгууллага тий хуулийн этгээдийн ирэхгүй байгууллага буюу улсын бүртгүүлээгүй холбоо нийгэмлэг юу гэдэг тий тэдгэр одоо зохион байгуулж чадахгүй болчиход байна тий нөгөө тагуур оролцож байгаа этгээдүүд одоо төрийн тусгай албан хаагч гэдэг юм уу тий бага насны хүүхэд оролцож болохгүй гэдэг юм зохицуултууд байгаад байдаг. Яг олон улсын зарчим хүний эрхийн зарчмынхаа үүднээс бол жагсаал цуглааныг ямар ч этгээд зохион байгуулж оролцох хэрэгтэй. Одоо жишээлбэл төрийн тусгай албан хаагч өөрийн одоо юу гэдгийг хөдөлмөрийн асуудал ч гэдэг юм уу те эсвэл нийгмийн альва асуудлаар өөрийн үзэл бодлоо илэрхийлж жагсаал цуглааныг зохион байгуулах түнд оролцох хэрэгтэй байх хэрэгтэй. Төрийн албан хаагч ч гэсэн оролцох хэрэгтэй байх хэрэгтэй. Яг нь шинэ хуулиндаа энэ зохицуултыг нэлээд гайгүй ингээд өргөтгөд өгч байгаа. Гэхдээ одоо жишээлбэл гол асуудал нь хэн оролцохын хэн зохион байгуулахын гэхээсээ илүүтэй тэр хэн оролцож хэн зохион байгуулж байгаагаас шалтгаалаад аюулгүй байдлыг тухайн одоо оролцож байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангахад тодорхой ямар одоо нэмэлт шаардлагууд байх вэ гэдэг тухайл авч үзэх хэрэгтэй. Одоо жишээл хүүхдүүд зохион байгуулж болно. Хүүхдүүд жагсаал цуглаанд оролцож болно. Тэгэхдээ хүүхдүүд зохион байгуулж байгаа хүүхдүүд оролцож байгаа жагсаал цуглааны аюулгүй байдлыг хангахдаа илүү одоо тодорхой шаардлагуудтай тэдгээр одоо хүчин зүйлүүдийг л авч үзэх хэрэгцээтэй болно л гэсэн үг болж байна. Тэгээ ялангуяа хүмүүсийн дунд би нөгөө төрийн албан хаагч учраас эсвэл би төрийн албан хаагч болохоор бэлдэж байгаа одоо дотоод хэргийн сургуулийн оюутан учраас оролцож болохгүй гэдэг бас буруу ойлголт аягүй их байгаад байт юм лээ. Тийм учраас нэг асуусан. Тэгэхээр одоо жагсаал цуглааны зохион байгуулагч гэдэг нэг ойлголт байгаа. Тэгээд ялангуяа сүүлд авсан жагсаал дээр аяндаа үссэн жагсаал дээр та нарыг хэн зохион байгуулж байгаа вэ? Яг төлөөлөх хүмүүстэй гаргаад ир гэдэг шаардлагыг хүртэл тавьж исэн тохиолдол гарсан. Тэгэхээр ийм аяндаа үссэн жагсаал цуглааны ер нь хүчин төгөлдөр гэж үзэх юм уу? Энд дээр зохион байгуулалт нь хин гэж үзэх юм. Жагсаал цуглаан ямар ч хэлбэрээр одоо үсснээс үл хамааран тэр ирэх бол хүчин төгөлдөр тий. Одоо тэр 50 замаар хуран чуулах ирэх үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хязгаарлах ямар нэгэн үндэслэл бол болохгүй. Гэтэл одоогийн байгаа хуулийн дээр маань бол заавалчгүй урьдчилаад бүртгүүлээд тий мэдгдлээ өргүүлээд за бүртгэж авлаа гэдэг хариугаа аваад тэгээ зохион байгуулах хэрэгтэй болчиход байна. Тэр баг зөвшөөрлийн процесс шиг. Тэнгүүд эн чинь өөрөө нөгөө эрхийг хязгаарлаж байгаа маш том юм юу хязгаарлалт болчихж байгаа. Ихэнхдээ л одоо жагсаал цуглаан төрийн альва байгууллага улс төрчийн гаргаж байгаа шийдвэр бодлогыг эсэргүүцэх юм уу тийм зорилгоор хийгдэж байна шүү дээ. Гэтэл яг тэр шийдвэр гаргаж байгаа субъектээс өөрөөс нь зөвшөөрөл авч гиснэ гэдэг бол хөдөлгөөр цохимжгүй байна. Тэгэхээр жагсаал аяндаа өгсөн жагсаал цуглаан бол зүй ёсны жагсаал цуглаан бол мөн тийм ээ. Тэр нь аяндаа өгсөн тухайн жагсаал цуглааныг тараах юм уу хязгаарлах ямар нэгэн үндэслэл бол болохгүй. Тэгээд заавалчгүй бүх жагсаал цуглаан зохион байгуулагчтай байж өрнөнө гэсэн үг биш тийм ээ. Тэгэхээр олон улсын тэр одоо стандарт зарчим үнэт зүйлэр бол аяндаа өссөн жагсаалыг ч гэсэн юу явах хэвээр хүлээн зөвшөөрөх хэвээр болчих. Манайд бол одоогийн зохицуултан дээр тийм зүйл байхгүй. Яг нь шинэ хуулийн дээр аяндаа өссөн жагсаал гэдэг ойлголт гарч ирж байгаа нь одоо сайшаалтай. Сая ярьсан заавал бүртгүүлэх хэвээр яг одоогийн явж байгаа процесс бол эхлээ заавал мэдэгдэх хэвээр тэгээ хариу авах хэвээр гэдэг байгаа. Тэгэхээр энэ нь ер нь бол хэр зохистой юм бэ гэдэг талаар сая ярилцсан. Монгол улсад одоо яг явж байгаа практис нь хаана бүртгүүлэх хэвээр, хэнд бүртгүүлэх хэвээр, ямар мэдээлэл өгөх хэвээр тий. Тэгээ ялангуяа бас аюул олон тохиолдол нөгөө одоо ихэвч жагсаал бол нөгөө талбай дээр болдог. Гэтэл ялангуяа зуны нөгөө жагсаал цуглаан зохион байгуулах хамгийн одоо тохиромжтой цаг буюу зуны улиралд талбай дээр бахан экспо үйл ажиллагаанууд болчдөг. Тэгээ энээсээ шалтгаалаад энэ экспо болж байгаа учраас та нарт талбай дээр жагсаж болохгүй гэд одоо татгалзах тийм кейсүүд нэлээх гарч ирж байгаа. Тэгэхээр энэ дээр та тайлбар өгвөл. Одоо жагсаал цуглааныг бол нөгөө тухайн нутаг дэвсгийн засаг дарагт нь мэдгдлээ өргөлөө бүртгүүлж байгаа. Тэгээ одоо жишээлбэл Сүхбаатарын талбай дээр жагсаал хийх бол нийслэлийн засаг дарганы намын газарт одоо нийслэлийн засаг дарагт очиж бүртгүүлээд зөвшөөрөл өгөх тийм. Одоо мэдгдэл өгч. Бид нэр ийм зорилгоор тэдэн сарын тэдний өдөр тэдэн цагаас тэдэн цагийн хооронд тэдэн тооны хүн оролцсон ийм жагсаал хийх гэж байна. Жагсаал цуглаан хийх гэж байна гэдэг мэдгдэл өгөнгөд
за жагсаал цуглааны чинь бүртгэлээ эсвэл бүртгэхгүй гэдэг ийм хариугаа өгөөд тэгээ ингээ явж байгаа процесс болчихж байгаа. Яг энэ өөрөө ер нь зохистой юм шийдэл тогтолцоо биш байна гэж бидэнд одоо манай Монголын судлаачид үзэж байгаа олон улсын практикч бас харуулж байгаа тийм. Нөгөөтэйгүр одоо ягаад жагсаал цуглаан юм Сүхбаатарын талбай дээр л болоод байт юм бэ гэж тийм. Тэгэхээр нөгөө төрийн 3 өндөрлөг буюу одоо төрийн захиргааны төв байгууллагууд маань шийдвэр гаргаж байгаа хамгийн гол байгууллагууд маань төрийн ордонд байгаа тийм. Тэгээд тэдгээр хүмүүс дуу хоолойгоо хүргэхтэй хамгийн зохимжтой хэсэг маань нэгдүгürt Сүхбаатарын талбай. Хоёрдугаарт бүхэл одоо том жагсаал цуглаан маань Сүхбаатарын талбай дээр л өрнжсэн голчлон тийм ээ. Мэдээж яг Ялтын талбай гэхэд бус газар жагсаалууд болж л байсан л та. Гэхдээ яг символик юуныхаа хувьд бас Сүхбаатарын талбай чинь яг жагсаал цуглааны ер нь иргэд үзэл бодлоо илэрхийлэх маш том юм талбар болчиход байна шүү дээ. Гэтэл тэн дээр ингээд янз янзын арга хэмжээнүүд зохион байгуулад байгаа нь тэгээ тэрүүгээр одоо шалтгаглаж жагсаал цуглааныг бүртгэхээс татгалзаж байгаа нь өөрөө бол бас л нэг хязгаарлалт зөрчил бол мөн тийм. Тэгээ одоогийн хуулийн дээр чинь бас нэг юм ийм сөрөг жагсаал гэдэг юм уу тийм давхарцсан жагсаалыг бүртгэж болохгүй гэж. Одоо жишээлбэл үгдгийг нэг газар нэг бүлэг хүмүүс нэг асуудлаар жагсаал хийж хаад яг тэр газар өөр бүлэг хүмүүс өөр асуудлаар жагсаал хийж болохгүй гэдэг ч юм уу тийм. Гэтэл хинч хаан ч ямар ч одоо газар үзэл бодлоо илэрхийлээ хурамжуулах хэрэгтэй. Зүгээр тэрний тэдгээр одоо хүмүүсийн аюулгүй байдал болон нийтийн хэв журмыг хамгаалахад л төр өөрөө тэр эрхийг баталгааг хангаж өгөх ёстой болохоос биш альва нэг юмар шалтгаглаад ингээд тэр эрхийг хязгаарлаад бомлоод байна гэдэг маань өөрөө буруу жишээ, буруу тогтолцоо болчихж байгаа. Уг нь мэдэгднэ гэдэг чинь тухайн жагсаал цуглаан болж байгаа үед яаж тухайн хүмүүсийн эрхийг хамгаалах вэ гэдэг бэлтгэлэл хангах зорилготой авах ёстой тийм процесс. Яг бусад улсад тийм процесс байгаа тий одоо юу гэдэг Япон ч тийм үү тий. Тэд нар яаж юм гэхээр за бид нар жагсаал хийх гэж шүү. Та нар ирээд бид нарыг хамгаалаарай л гэж байгаа тий. Түүнээс биш жагсаал хийх гэж шүү. Болох юм уу болохгүй юм уу гэж асууж байгаа хэлбэр бол биш болчих. Харин тий. За тэгвэл жагсаал цуглааны үеэр яг энэ эрхийн тухайд гэх юм бол юм тайван гэж яваад байгаа. Тэгэхээр яг тайван замаар хуран цуглах гэдгийг юу гэж тайлбарлах вэ? Одоо жишээлбэл дуу шуу гаргаад микрофоноор одоо хүмүүс одоо бас баг зэргийн бухимдалтай үзэл бодлоо илэрхийлээд ч юм уу. Эсвэл ийм хөгжмөнтэй спикер тавьдаг ч юм уу. Тэр тайван биштэй гарах уу? Юу гэж тайлбарлах уу? Эсвэл ямар нэг өмнө самун гарахгүй байхыг тайван гэж ойлгох уу? Нэг гадраас суугаад ахыг тайван гэж ойлгох уу? Үзэл бодлоо илэрхийлэх бол ямар ч хэлбэрээр байж болно шүү дээ. Дуудуулж болно, бүжгэлж болно, тэ. Цуглаад одоо ингээд жагсаад алхаж болно. Ямар нэгэн одоо үзүүлэх хэрэгсэл тавьж болно, тэ. Ямар ч хэлбэрээр явж болно шүү дээ. Одоо жишээлбэл улс төрчдийн өөрсдийн зохион байгуулсан жагсаалн ч гэсэн одоо юу гэдгийг дуу хууртай, тайцтай тэ ингээд явж байдаг. Тэр нь бол 50 замаар л хурамжуулж байгаа. 50 замаар хурамжуулна гэдэг нь яг юу хэлээд байгаа юм бэ гэхээр нийтийн эрх ашиг, нийгмийн дэг журмыг зөрчихгүй байх нэгдүгээрт тэ. Хоёрдугаарт бусдын эд хөрөнгө гэдэг юм уу бусдын эрхэд алдахгүй байх. Хүн өөрийн үзэл бодлоо илэрхийлж явахдаа, үрхээдэлж явахдаа өөр бусад этгээдийн эрхийг зөрчиж болохгүй тухай асуудалтай. Тэгвэл тэр зөрчиж болохгүй гэдэг нь одоо юу гэдэг нь чанга дуу чимээ гаргах гэдэг бол тэр бусдын эрхийг зөрчиж гэнэ гэсэн үг биш. Одоо бусдын амь нас эрүүл мэндэд таалдах байт юм уу те. Бусдын эд хөрөнгөнд таалдах. Одоо жишээлбэл 7 сарын 1-нд бол одоо тэр хавьд байсан машин тэрэг шатсан, байшин барилга шатсан юм асуудлууд гарсан те. Энэ бол яг тодорхой хэмжээнд юм нийтийн эмх замраагүй байдал үүсэж байгаа бусдын эд хөрөнгөнд таалдж байгаа өмнө самунтай асуудал бол мөн болчихж байгаа. Түүнээс бусад одоо юу бол жишээлбэл зам хаахыг одоо яг жагсаал цуглаан хийж байгаа үед бол замын хөдөлгөөнд яг тухайн ойр орчим замын хөдөлгөөнд бас нэг юу хүсэж байгаа шүү дээ төгжрөл юм уу. Энэ тохиолдолд энийг бусдын эрхэд халтсан гэж үзэх үү? Олон улсын жишгээр бол энэ тохиолдолд энийг бусдын эрхэд халтсан гэж үзэхгүй. Яг тэгэхээр тухайн хүмүүс өөрсдийн үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэлбэр нь те одоо хурцаар илэрхийлж байгаа нэг хэлбэр нь тодорхой маршрутаар шиг юм уу тодорхой зам талбайд алхах одоо жагсах тийм байдлаар илэрч болно шүү дээ. Жишээл одоо бусад улсууд ч гэсэн за бид нар жагсаал хийх гэж байна энэ замуудыг гээд мэдэгдэнгүүт тухайн одоо орон нутгийн захиргаан
хамааралтай замуудыг хаагаад урьдчилан мэдэгдээд те за тэдээс тэдэн цагийн хооронд эдгээр замуудыг хааж байна гэдэг ийм мэдэгдлүүд ингээ явцдаг. Тэгэхээр тэдгээр иргэдийн нөгөө жагсаал цуглаана хийх эрхийг бол хангаж өгч байна. Гэтэл тэгэхээр одоо юу гэдгийг зам талбай тодорхой уул зураг гарц дээр жагсаж болно. Тэгэхээр тэр зохицуултыг бусдад одоо төв учруулахгүйгээр зохицуулах хамгаалах тэр үүрэг нь төр дөө байхгүй төрийн одоо холбогдох байгууллагууд байгаа гэсэн үг шүү байгаа. Тэгэхээр яг таних дээр үргэлжлүүлээд асуухад ялангуяа нөгөө тайван жагсах тохиолдол их маань хамгаалагдж байгаа тий. Гэтэл нөгөө олноороо хүмүүс хуран цугладаг маш олон хүмүүсний доор ингээд цуглаад бас хөөрөл явагддаг тий. Тэгэхээр зарим тохиолдолд нэг эмх замраагүй байдал үүсэх ч юм уу хэсэг газар хүмүүст одоо додтолдох ч юм уу тийм асуудлууд гарангуут ийм тайван биш болчлоо гэд жагсаал цуглааны тарааж байгаа тийм чинүүд байгаа даа. Тэгэхээр энэ тохиолдолд жишээлбэл яаж төр оролцох ёстой юм. Яг ямар үед нь тэг бүхлээр нь жагсаалыг одоо тэгж зогсоож тарааж болох юм. Одоо яг тодорхой асуудлууд жагсаал цуглааны үе гарна тий. Одоо аюулгүй байдал гэдэг юм уу тухайн жагсаал цуглаанд оролцож байгаа болон этгээдүүдэд болон бусдад аюулгүй байдалд эрсдлүүлчих нөхцөл байдал үүсэж байгаа. За энэ согтуу өвчин хүмүүс ирж болно тий. Эсвэл одоо өөр үзэл бодолтой хүмүүс ирээд эсрэг жагсаал хийж болно. Тэдгээрийн хооронд одоо мөргөлдөө гэдэг юм уу зөрчил үүсэж болно тий. Жишээл одоо нөгөө no war no naadam гэдэг жагсаал байна тий. Тэр жагсаалын үеэр бас эсрэг жагсаал гараад хоорондоо юм зөрчил үүссэн асуудал жишээл гарсан баг жишээтэй. Тэгэхээр нөгөө үүсэж байгаа асуудалд асуудалтай ижил төвшний одоо нөгөө хариу арга хэмжээ зохицуултыг л хийх тухай асуудал болж байгаа. Тэгэхээр жижиг асуудал үүсээд тэрэн дээр тулгуурлаад жагсаал цуглааныг тараах хязгаарлах гэдэг бол энэ арчилсан тогтолцооны жишг бол биш. Илүү нөгөө авторитар те дарангуй юм засаглалууд бол одоо ийм арга барилыг илүү төрхөө ашигладаг. Тэгэнгүүт яах ёстой юм бэ гэдэг тэгэхээр одоо юу гэдгийг тодорхой бүлэг хүмүүс тэнд эмх замраг байдал үүсэх гэж юм эрсдэл учруулах гэдэг тэдгээр иргэдийг одоо юу гэдгийг зохион байгуулагч юм уу одоо тэр аюулгүй байдлыг хангаж байгаа цагдаагийн байгууллага бусад байгууллагууд одоо тэрэн дээр зохих журмын дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Болохоос биш тэрэн дээр үндэслээд одоо юг жагсаалыг тараана гэдэг бол өөрөө зөв бүс хэрэгэлтэй. Жишээл хамгийн сүүлийн жишээ гэхэд одоо тэр нүрсний жагсаал билүү те тэрэн дээр ингээд талбай тойроо явж байхад тодорхой хэмжээнд одоо юу аварын дохио мохоо ашиглах ч юм уу те ашлага руу авирах гэх мэт юм үйлдэлүүд гараад тэр нь өөрөө ингээд нийтийг хамарсан эмх замбраагүй байдал үүсгэж байгаа мэтээр одоо ингэж тарааж байгаа шүү дээ тийм. Гэтэл бол энэ нь өөрөө тухайн одоо тэр үйлдэл гаргаж байгаа хүмүүст зохиор хэмжээг авах тухай асуудал. Нөгөө талсаа иргэд өөрсдөө тийм одоо өмнө самуу гарч болцсохгүй асуудалд автахгүй байх тийм. Илүү 50 замаар зохистойгоор үзэл бодлоо илэрхийлэхэд нэгдүгээр анхаарах хэрэгтэй. Яг тэгэхээр тийм жижиг ч гэсэн өмнө самуу гарахаар тэрэн дээр шалтгаалаад таны эрхийг хязгаарлах гэдэг шүү. Тэгэхээр яаж би өөрөө эрхээ хязгаарлуулахгүй байх вэ гэдэг. Тэгэхээр альва тийм үдэн хатгалга гэдэг юм уу те тийм эрсдэлтэй байдлыг газар авахуулахгүй байх тийм зүйлд автахгүй байх нэгдүгээр байх хэрэгтэй болчихж байгаа. Хоёрдугаар аюулгүй байдлыг хангаж байгаа тэр цагдаагийн байгууллагууд одоо зохих байгууллагууд бол үүсэж байгаа нөхцөл байдлыг намжих тэр зохих одоо арга хэмжээг л авах хэрэгтэй болохоос биш одоо тэрэн дээр үндэслээд одоо хэтрүүлэн хүч хэрэглээд зүгээр 50 замаар явж байгаа жагсаалыг тараах бол буруу жишгэл болчих. Энд дээр бас нэг зүйлийг яг тодруулаад товч асуухад за одоо би жагсаал цуглаан зохион байгууллаа. Зохион байгуулалт нь би байлаа гэж бодоход миний зохион байгуулсан жагсаал дээр мэдээж олон хүн ирж болно тий. Тэрэн дээр ямар нэг эмх замбраагүй байдал үүсэх юм бол одоо хүний эд ховшлыг эмтээдэг ч юм уу хүмүүс хоорондоо бодолтой бэртдэг ч юм уу тэр тохиолдолд хариуцлагыг зохион байгуулагч хүлээх үү? За одоогийн хуулинд тодорхой хэмжээнд нөгөө зохион байгуулагчид хариуцлага хүлээх тухай асуудал байгаа даа. Тэгээ одоо шил зөрчлийн тухай хууль байна те эд хөрөнгөд халдах юм уу согтууруулахунд хэрэглэгч гэдэг юм уу те ингээд тодорхой асуудлууд үүсвэл хинд нь ямар хариуцлага юу ногдуулах вэ гэдэг зохицуултууд орцсон байдаг те. Гэтэл ер нь жагсаал цуглааныг жагсаал цуглааны үеэр аюулгүй байдлыг
хангах тэр хариуцлага бол одоо төрийн зохих байгууллагууд байгаа болохоос биш зохион байгуулж байгаа иргэд бүгдийг хянах боломжгүй шүү дээ. Тэр хүмүүс үзэл бодлоо илэрхийлж байгаа болохоос биш тэр хүмүүс нийтийн дэг журмыг сахиулах, аюулгүй байдлыг хангах ямар ч тийм чиг үүрэг мандат байхгүй. Тэгэхээр төрийн байгууллага тэрийг хариуцах хэрэгтэй. Энд дээр бас сүүлийн үед гарч байгаа таны дурдсан жишээ бол нөгөө жагсаалт цуглааныг юм хөндлөнгийн ажиглагчид ажиглаж байгаа тийм. Тэгэхээр энэ эрх нь ер нь хууль зааж өгсөн байт юм уу? Уг нь л яг ажиглагч байна гэдэг нь айгүй эерэг үр дүн авчирч байгаа байхгүй тий. Хин нэг ажиглаж байгаа ямар нэгэн зөрчил хэрвээ төрийн зүгээс тухайн орон одоо жагсаалт цуглааны үеэр байгаа цагдаа ямар нэгэн зөрчил гарах юм бол тэрийг баримтжуулж байгаа ажиглаж байгаа хүмүүс байгаа гэдэг нь бас уг нь айгүй том хамгаалалт болоод байгаа. Тэгэхээр энэ эрхийг ер нь зааж өгсөн үү? Олон улсад энэ одоо жишг байдаг уу? Олон улс жишг байна тий. Жагсаалт цуглааны үеэр одоо хүний эрхийн асуудал хариуцсан төрийн захиргааны гол байгууллагын тий олон улсын одоо ажиглагч байгууллагууд байдаг юм уу? Төрийн бус байгууллагууд хэвлэл мэдээлэл хамгийн чухал нь тий шууд дамжуулж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ ажиглах эрхүүд хэвлэл нийтлэх эрхүүд бол чөлөөтэй байх хэрэгтэй. Энэ бол сайн жишг гэхээсээ илүүтэй энэ эрхийн салшгүй нэг хэсэг болчихж байна. Манад яг одоогийн хүчин төгөлдөр хуулийн дээр бол ийм тодорхой зохицуулт бол байхгүй. Шинэ хуулийн дээр юу гэж зааж өгсөн байна вэ гэдэг тэгэхээр ийм мониторинг ажиглалтуудыг хийж болно гэдгийг оруулж ирсэн тийм. Тэгэхдээ эдгээр байгууллагын бас тодорхой эрх хэмжээ, тэдгээр хүмүүсийн аюулгүй байдал яаж хангах уу гэх мэт ингээд цаашаа сайжруулах асуудлууд бол байна тийм. Нэг талаас нөгөө талаас зохион байгуулж байгаа иргэд маань бид одоо жагсаалт цуглаан зохион байгуулж байна. Та иргэд ажиглалт хийгээч, сурвалжлаач гэдэг тэр мэдээлэлээ бас одоо энэ зохих талуудтай өгөх нь ер нь бол зүйтэй тийм. Тэгэхээр тэгжээж нөгөө тэр талууд маань бэлтгэлээ хангана одоо довтой байдлаар оролцох боломжтой байна гэсэн үг. Тэгэхээр тэдгээр талуудыг оролцуулж байна гэдэг нь дараа нь ямар нэгэн зөрчил гарлаа гэхэд тэрэн дээр хөндлөнгийн ажиглалт байр суурь одоо нотлох баримт бий болно гэсэн үг. За хэвлэл нийтлэгтэй холбоотой асуудал дээр бол ерөнхийдөө манад жагсаалт цуглааны үеэр бас хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжлагчдын эрхэд хаалдах асуудлууд бас нэлээд түгээмэл ажиглагдаад байгаа. Сурвалжлагчдыг талбай руу нэвтрүүлэхгүй байх, эд хэрэгсэл биед нь хаалдах юм асуудлууд бол удаадараа гарсан. Энэ нь бол өөрөө бас жагсаалт цуглаан хийж байгаа 50 замаар хуран цуглаж байгаа тэр эрхийг хязгаарлаж байгаа нэг хэлбэр бас болчихж байгаа. Тэгэхээр одоо энэ шинэ хуулийн дээр ч гэсэн энэ чиглэлийн бас асуудлуудыг тодорхой хэмжээнд хөндөж орох, энэ эрхүүдийг баталгаажуулж өгөх бол зайлшгүй шаардлага байна гэж хэлж байна. Amnesty International-ийн хувьд ч гэсэндээ хүний эрхийн ажиглагч буюу яг жагсаалт цуглааны ажиглагч гэдэг ийм хөтөлбөртэй дэлхийн бусад улс орнуудад ч гэсэндээ хэрэгждэг ийм практистэй бид нар ажиглагчтай урьдчилж бэлдээд тухайн жагсаалын үеэр юу хийж болох юм, яаж ажиглах ёстой гэдэг бэлтгэсэн ажиглагчтай бас ажилуулад тэгээд түүнийхээ үр дүн дээр бас бид нар дэлхийн одоо жагсаалт цуглааны төлөв байдал гэдэг ийм маппинг бас гаргаж ингэж ажилтдаг байгаа. Тэгэхээр бас хүн болгон ажиглах эрхтэй, ажиглах эрх нь бас хамгаалагдсан байдаг гэдгийг сая дурдлаа тийм. Ахад эргээд нөгөө цагдаагийн хүч хэрэглэх талаар ярихад яг ямар хэмжээний хүчийг хэрэглэх нь зөвшөөрөгдөх юм. Одоо жишээлбэл одоо ямар багаж ашиглахыг зөвшөөрөх юм. Одоо жишээлбэл бөөнөр нь тараадаг юм усан буу тэр байгаа эсвэл нөгөө сүлжээ одоо унтраах хэрэгсэл гэх мэтлэн зүйлүүдийг ашиглаж байгаа харагдаад байдаг. Тэгэхээр ямар төрлийн одоо хүч хэрэглэхийг одоо хууль ёсны гэж үзэх юм. Хэр хэмжээнд байх ёстой юм. Тэгээд тэр хүч хэрэглэх тэр нөгөө чалгуур нь яг юу гэж үзэх вэ? Тэгээ энэ өөрөө бас нэлээд яригтай асуудал л та тийм яг товчхон хариулал. Тийм. Ер нь бол үүсэж байгаа нөхцөл байдалд зохих хэмжээний хариу үйлдэлийг л одоо тийм хариу арга хэмжээг авахыг л зөвлөдөг. Хитийцсэн хүч хэрэглэхийг бол хэзээ буруутгадаг тийм. Одоо өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний юм эмх замбраагүй байдал одоо түрүүн ярьсан тийм ингээд хэсэг бүлэг хүмүүс одоо тэнд эмх замбраагүй байдал үүсээд байдаг. Жагсаалт цуглаан өөрөө тайван үргэлжилж байна тийм. Тэнгүүд тэр хэсэг бүлэг хүмүүст л зохих арга хэмжээг авах гэдэг юм уу жишээлбэл нэгдүгürt хоёрдугаарт одоо түрүүн ярьсан яг хүний эрхийн ажиглагчид гэдэг эдгээр хүмүүс чи яг энэ шийдвэр гаргаж байгаа хүмүүстэй орон нутгийн засаг захиргаа орон нутгийн цагдаагийн байгууллагад бас яг зөвлөмж өгч шийдвэр гаргахад нь маш чухал үүрэгтэй бас нэг тал болчихж байгаа. Тэгэхээр ажиглагчид ганц одоо дан ганц иргэдийн эрхийг хамгаалахаас гадна
одоо нөгөө аюулгүй байдлыг хангаж байгаа байгууллагуудад зохистой зөвлөмж гаргах те зөв шийдвэр гаргахад одоо дэмжлэг зөвлөмж хүргүүлэх ийм бас чухал үүрэгтэй болчихж байна шүү дээ. Тэгэхээр ямар арга хэрэгсэл ашиглах вэ гэдэг дээр бол ер нь одоо тийм усан буурч гэдэг юм уу те одоо нулимс асгаруулах хийч байт юм уу тодорхой хэмжээнд олон нийтийн эрүүл мэнд аюулгүй байдалд эрсдэл учруулах тийм хэрэгслүүдийг аль болох ашиглахгүй байхыг зөвлөдөг те тэдгээр хэрэгслийг ямар нөхцөлд ашиглаад байна гэхээр нийтийг хамарсан эмх замбраагүй байдал үүсээд right гэж ярьдаг те тийм нөхцөл байдал үүсэх үед л ашиглаад байна шүү дээ. Гэтэл одоо зүгээр 50 замаар цуглаж байгаа энэ үед тийм зүйлийг ашиглах нь зөв үү буруу юу гэдэг дээр бол маш том маргаантай. Ер нь бол хүний эрхийн байгууллагууд бол аль болох ийм одоо хэрэгслүүдийг бол ашиглахгүй байхыг зөвлөж байгаа. Нэгдүгээр. Хоёрдугаарт сүлжээ унах гэдэг юм уу одоо царай таних ч гэдэг юм ингээд янз янзын хэрэгслүүдийг ашиглах нь өөрөө бас зөрчил. Хуран 50 замаар хуран цуглах эрх бол үзэл бодлоо илэрхийлэх маш том нэг хэлбэр тийм ээ. Тэр үзэл бодлоо илэрхийлэх нэг хэлбэрийн саншгүй нэг хэсэг бол харилцаа холбооны хэрэгсэл болчихж байна. Тэгэхээр хэрвээ одоо сүлжээ унагдаг ч гэдэг юм уу эсвэл одоо нөгөө захим орчинд хүний эрхийг хамгаалах тухай хууль дээр байсан шиг одоо харилцаа холбоог хязгаарлах тийм зохицуултуудыг хуулинд ороод ирвэл тэр өөрөө хүний эрхийн том зөрчил болно л гэсэн. Тэгэхээр яг тэр харилцаа холбооны үзэл бодлоо илэрхийлэх тэр эрхүүдэд бол ямар ч нөхцөлд алдах нь өөрөө зохимжгүй. Энд харилцаа холбоо, сүлжээ, олон нийтийн хэрэгсэл, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд бүгд орно тийм ээ. Яг онцгой байдал зарласан үед бол одоо юу гэдгийг хэвлэл мэдээллийг хязгаарладаг ч юм уу ийм асуудлууд байгаа. Нөгөө талаасаа бусад одоо хэрэгслүүд одоо тэр усан буу гэх мэт асуудал юу бол ер нь бол нийтийг амарсан эмх замраагүй байдал үүссэн тохиолдолд ашиглана уу гэхээс биш одоо бусад нөхцлүүд ер нь аль болох тэрийг ашиглахгүй байх тэрийг ашиглахгүй наагур нь одоо аюулгүй байдлыг хангах тийм одоо зарчим хандлага арга барилыг л ашиглах нь зүйтэй л гэж үзэж байна гэсэн. Уг нийтээр нь тэгэж тарах нь хамгийн сүүлийн арга хэмжээ байх хэрэгтэй шүү дээ. Өмнөхүүдийн яваад үр дүнгүй болсон тохиолдолд тийм. Яг энэ арга хэрэгсэл техник технологи гэж ярьсан дээр яг сүүлийн үед нөгөө жагсаал цуглаан болж байгаа тэр одоо дийл тогтмол болдог одоо манад болвол Сүхбаатарын талбай дээр ч юм уу тэрний ойр орчимд царай таних камерууд ч юм уу жагсаал цуглааны үеэр камер байршуулж байгаа нь там утгаараа хүний эрхийн зөрчил гэж үзэх үү яг жагсаал цуглааны үеэр эсвэл жагсаал цуглаан олон болдог газруудад ийм царай таних камер байрлуулж болох юм уу? Уг нь бол одоо жишээлбэл би ялангуяа хэрвээ төрийн албан хаагч болохоор одоо дөрж байгаа хүн гэж бодох юм бол жагсаал цуглаанд ороод намайг таних ч юм уу те дараа нь би энэ маань миний амьдралд нөлөөлөх үү гэдэг айцтай байх нь эргээд миний ирэхэд бас зөрчиж болох гэдэг байхгүй. Тэгэхээр энийг ер нь зөвшөөрөх хэрэгтэй юм уу? Тэгэхээр 50 замаар хуран цуглах эрх гэдэг маань зүгээр тэнд одоо Сүхбаатарын талбай дээр бөөнөр очоод нэг 5 цаг болоод тараад дуусчих чам тийм одоо эрх бол биш ч тийм. Тэгэхээр тэр эрх гэдэгт юг хамруулж үзээд байна гэхээр жагсаал цуглаан болохын өмнө ямар эрх байх юм те жагсаал цуглааны үеэр ямар эрхүүд байх юм жагсаал цуглаан болсны дараа ямар эрхүүд байх юм гэдэг ийм цогц ойлголт болчихж байгаа. Энийний нэг нь жагсаал цуглаанд оролцсныхын төлөө хэнийг ч одоо ялгуурлан гадуурхах, мөрдөн мөшгөх одоо мөшгөхийг ерөнхийдөө хориглож байгаа тийм. Энэ бол энэ эрхийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Тэгэхээр царай таних камер байршуулсан бол тийм. Хэрвээ байршуулж байгаа бол энэ бол бас зөрчил болчихж байна гэсэн үг. Жишээл одоо Хонконгт ч юм уу тийм ийм камер байршуулад дараа нь жагсаал цуглаанд орсон иргэдийг тодорхой үндслүүдээр саатуулаад одоо хорж цагдах ийм асуудлууд гардаг тийм. Манайд ч гэсэн одоо юу гэдгийг заавалчгүй царай таньсан таниагүй тийм ээ. Тэнд зарим тохиолдолд янз янзын хүмүүс бичлэг хийгээд явж байдаг. Тэрийг ингээд лайваар олон нийт түргэж яадаг гэдэг ч юм уу тийм. Тэгэхээр жагсаал цуглааны үед альч одоо этгээдээс гаргасан одоо тэр дуу дүрс альва мэдээлэлээр үндэслээд хин нэг одоо за та энэ жагсаал цуглаанд оролцсон байна гэдэг тайлбар мэдүүлэг авахч байд юм уу эсвэл одоо юу байцаахан тэр гэх мэт энэ үйлдэлүүд нь хүний эрхийн зөрчил болчихж байгаа.
харамсалтай манайд ийм үйлдэлүүд гардаг тийм. Одоо жишээлбэл юун дээр талбай дээр болсон жагсаал дээр оролцсон нэг хүн рүү төрийн тусгай хамгаалтын газраас холбогдоод жагсаал дээр оролцсон байна. Танаас тайлбар авах гэсэн юм а гэдэг албан бичиг одоо ярьсан байх жишээ тийм. За энэ бол хүний эрхийн зөрчил байна гэдэг хүний эрхийн үндэсний комиссаас шийдвэр гаргасан юм кейс хүртэл байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө маш ноцтой нэг зөрчил бол мөн үү? Жагсаал цуглаанд оролцож байгаа тэрийг зохион байгуулж байгаа иргэдийг мохох ийм одоо арга барил гэх юм уу те гэж хэлж байна. Камер байгаа гэдг нь л ер нь бол дараа оролцох хүмүүсийн эрхийг зөрчиж байгаа л асуудал болоод байгаа шүү дээ. Намайг орсон гэдгийг мэдж байгаа гэдэг айдтай байх юм бол үүсгэж байгаа гэсэн үг те. Тэгэхээр хэрвээ тийм ямар нэгэн байдлаар айлган сүрдүүлэх зорилгоор л байгаа бол тэр өөрөө болохгүй л гэсэн үг болчихж байгаа. Түүнээс яг камер байж болно. Тэгвэл тэр камерт байгаа мэдээллийг тэгж айлган сүрдүүлэх, мохох одоо мөрдөн мөшөх зорилгоор ашиглаж байгаа бол тэр өөрөө хүний эрхийн маш ноцтой зөрчил болж байна. За манай подкастын хамгийн сүүлийн асуулт. Гэхдээ миний яг хамгийн асуумаар байгаа асуулт байхгүй. Тэрний юу гэхээр ялангуяа манай Монгол улсад сүүлийн үед залуучуудын оролцсон тэгээ аяндаа үүссэн маш олон бас тууштай явсан хэдэн жагсаалууд болсон тий. Тэгээд үнэхээр залуучууд ихтгэл үнэмшлээрээ оролцоод өөрчлөлтийг гарна гэж хүлээж исэн. Гэтэл хангалттай нөгөө хүлээж исэн өөрчлөлт нь гараагүйд бас одоо сэтгэлээр унах гэдэг ч юм уу дараа дахин жагсаалд оролцох ихтгэлгүй болох тийм бас үзэгдэл ажиглагдаад байгаа юм шиг надад санагдсан. Тэгэхээр одоо жагсаал цуглааны үеэр нэг шаардлага байлаа гэж ботход тэр тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэг төрд байгаа юу? Заавал биелүүлэх ёстой юу? За эхнээсний үе тийм жагсаал цуглаанд итгэх итгэл буурч байна гэж тийм. Яг судалгааны үр дүн харахаар бас арай өөр. Жишээл Сант Марл гэх судалгааны хүрээлэн байгаа тийм сан байгаа. Тэднийхээс сүүлийн 10 хэдэн жил, бараг 20 жил олон нийтийн санал асуулга явуулж байгаа. Тэгээд 10 жилийн өмнөх үр дүнгээр нэг иргэдийн судалгаанд оролцсон иргэдийн 5 орчим хувь нь төр засгийн шийдвэр одоо таны эрх ашигт нийцэхгүй бол яах вэ гэдгээр 5 орчим хувь нь бид нэр жагсаал цуглаанаар одоо дугаалгаа үзэл бодлоо илэрхийлнэ гэж хариулсан байдаг. Тэр нь одоо 2024 оны байдлаар өсөөд 14 орчим хувь болсон байх жишээ. Зөвхөн бараг 3 дахин нэмэгдчихсэн тийм. Тэгэхээр энэ юуг илэрхийлж байгаа юм бэ гэдэг тэгэхээр өөр бусад хэлбэрээр иргэд үзэл бодлоо илэрхийлэх төр дуу олгоо хүргэх төрийн шийдвэр гаргаж байгаа үйл явцад оролцохын боломж нь хязгаарлагдаад ирэхээр жагсаал цуглаан хийх одоо тийм хандлага руу нэгдүгürt явж гин гэсэн үг. Тэгэхээр олон нийт бол ер нь жагсаал цуглаанд оролцох ийм хандлага бол нэмэгдэж байгаа. Зүгээр жагсаал цуглаанд итгэх итгэл буурч байгаа асуудал бас байна уу байна те. Энэ нь юунаас болж байгаа юм бэ гэхээр нэгдүгürt жагсаал цуглааны талаар иргэд харьцангуй өндөр хүлээлттэй байгаа гэдэг тийм. Нэг өдөр жагсангууд ингээд бүх зүйл өөрчлөгдчих юм шиг хүлээлттэй байдаг. Гэтэл ерөөсөө тийм биш. Түрүүн өөрөө ч анх подкаст эхэлж байхад дурдсан жишээнүүдийг хараад үзэхээр маш удаан үргэлжилсэн жагсаалууд жагсаал өөрөө үргэлжлээд нийгмийн хөдөлгөөн болоод тодорхой одоо дуу хоолойг зохион байгуулалтаа хүргээд эхлэхээр тэр нийгмийн томоохон өөрчлөлтийг бий болгож чадж байгаа. Нэг удаагийн жагсаалаар яг тийм дөрвтэй өөрчлөлт гарсан, нийгэм дөрвтэй өөрчлөлт гарсан тохиолдол бас хязгаарлагдмал те. Тэгэхээр жагсаал цуглаанаас юу хүлээх вэ гэдэг дээр маш бодиттой хүлээлттэй байх хэрэгтэй нэгдүгээр. Хоёрдугаар жагсаал цуглааныг үнгүүдүүлэх, мохоох, түүнд итгэх итгэлийг бууруулах юм одоо арга барил амар түгээмэл болчиход байгаа тийм. Жишээлбэл жагсаал цуглааныг зохион байгуулж байгаа, тэрийг манлайлж байгаа тодорхой хүмүүсийг харлуулах юм мэдээллийн кампанит ажлууд явдаг нэгдүгээр. Хоёрдугаар жагсаал цуглаан нэг үүмэн самун руу турхирах юм эрсдлүүд үүсдэг. Тэгэхээр иргэд очихоор жагсаал цуглаанд оролцохоор аюулгүй байдлын эрсдэлтэй энэ үүмэн самун болно гэдэг ийм айдас тэнд бас үүсэх асуудал байна. Хоёрдугаар жагсаал цуглаан өөрөө зохион байгуулалттай хэн нэгний санхүүжилттэй гэдэг ийм мессежийг маш их түгээмэл явуулдаг. Тэгэхээр энэ нь эргээд нөгөө иргэдийн жагсаал цуглаанд итгэлд бол нөлөөлөд байна. Улс төрийн хэрэгсүүл болчихгүй гэж яаж тийм. Хэн нэгний одоо эрх ашигт үйлчлчихвэ гэж болгоомжлоод байна тийм. Тэгэхээр энэ методоор нөгөө жагсаал цуглаанд итгэлийг бууруулах юм үзэгдлүүд гэх юм уу маш их хэрчимжиж байгаа. Тэгээд
харамсалтай тийм. Тэгэхээр яах ёстой бэ гэдэг тэгэхээр нэгдүгээрт чагсаалт цуглааныг 50 замаар хуран чуулгахын эрхээ тодорхой нэг өөрчлөлтийг бий болгоё гэж байгаа бол тууштайгаар энд хандах хэрэгтэй нэгдүгээрт. Хоёрдугаарт чагсаалт цуглааны талаар гарч байгаа альва мэдээлэл тэрэнд оролцож байгаа альва талуудын талаар ийм тайван байр сууриас бодиттой үнэлт өгөөд тодорхой өөрийнхөө эрхийг хамгаалаад ингэж явах хэрэгтэй. Гуравдугаарт ер нь нөгөө манай ерөнхий сайд зарим улс төрчид чагсаалт цуглаан хийгээд одоо яах нь мэддэхгүй чагсаалт цуглаан хийгээд байна. Тодорхой шаардлага байхгүй гэж мохоодог. Гэтэл чагсаалт цуглаан бол үзэл бодлоо илэрхийлж байгаа нэг хэлбэр. Чагсаалт цуглаанаас заавалчгүй шийдвэр гаргах албагүй. Шийдвэр гаргах нь бол төрийн ажил. Иргэд дуу хоолойгоо хүргэж байгаа нэг хэлбэр нь чагсаалт цуглаан. Тэгэхээр яг эргээд чагсаалт цуглааны тавьж байгаа шаардлагыг төр заавалчгүй биелүүлэх ёстой мó хариу үзүүлэх ёстой мó гэдэг тухайн асуудал тийм. Хуулийн дээр бол ерөөсөө тийм байхгүй. Төр ингэх ёстой тэгэх ёстой гэсэн юм байхгүй. Гэхдээ ардчилсан засаглал тогтолцоо хүний эрхтэй энэ зарчмынхаа үүднээс аваад үүсэх юм бол иргэд дуу хоолойгоо хүргэжл байгаа бол төрийн зохих байгууллага тэр иргэдийн хүргэж байгаа дуу хоолойг сонсох ёстой нэгдүгээр. Тэгээд хариу шийдвэр заашгүй хүргэлэх л ёстой. Энэ өөрөө ардчлалын эрүүл тогтолцоо. Гэтэл одоо юу гэдгийг нэгдүгээрт дуу хоолойг сонсохгүй тийм. Хоёрдугаарт дөрвтэй арга хэмжээ авахгүй. Гуравдугаарт одоо урам зориг нь мохоно гэдэг бол цаашдаа энэ асуудал чагсаалт цуглаан улмал нэмэгдэнэ, улмал одоо юу болно? Хурцтмал гэх юм уу те ийм байдал үүснэ л гэсэн үг. Тэгэхээр иргэдийн оролцоо дуу хоолойг бүх шатанда бүх арга хэрэгтлэр тодорхой хэмжээнд хангаж ивэл бид нэр эрүүл ийм нийгмийг бүтээх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр төр бол зайлшгүй ер нь бол тэр үүднээсээ бол шаардлагын шийдвэрлэж явах хэрэгтэй, хариу мэдэгдэж явах хэрэгтэй, хариу тайлгнаж явах хэрэгтэй. Харамсалтай нь хуулийн дээр энэ талаар ямар нэгэн заалт одоогор бол байхгүй байгаа шүү дээ. За баярлалаа. Тэгэхээр манай подкастын бас нэг онцлог нь болохоор бид нэр яг өнөөдрийн подкастыг үзэж дуусаад үзсэн хүмүүс маань нэг үйлдэл хийхэд уриалдаг байгаа. Тэгэхээр та яг өнөөдрийн подкастаас юу хүмүүст уриалах вэ? За хамгийн түрүүнд манай засаглал, ардчлал ухарч байгаа сүүлийн 10 гаруй жил ухарч байгаа. Ардчилсан тогтолцоо уналтанд орж байгаа. Хүний эрх зөрчигдөж байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд уриалмаар байгаа юм нь хүн болгон өөрийнхөө энэ суурь эрх хэрэгчлөөгөө ойлгож мэдээч хамгаалаач гэдэгт уриалмаар байгаа. Суурь эрх хэрэгчлөө гэдэгт нь ганц 50 замаар хуран цуглах шүү дээ. Үзэл бодлоо илэрхийлэх, эвлэлтэн нэгдэх энэ бүх эрхүүд орж байгаа. Тэгэхээр энэ эрхүүдэд хамгааснаар одоо юу гэдгийг энэ эрх хязгаарлагдсанаар танд ямар нэгэн асуудал тулгархгүй байж болно. Гэхдээ ирээдүйдээ та дуу хоолойгоо хүргэх, үзэл бодлоо илэрхийлэх энэ эрх чинь танд зайлшгүй хэрэг болно л гэсэн үг. Тэгэхээр энэ эрхээ бид нэр тууштай хамгаалж авах хэрэгтэй. Ялангуяа ардчил уналтанд орж байгаа яг энэ цаг үед. Тэгэхээр эрхээ нэгдүгээрт мэдээ, ойлгоё. Хоёрдугаарт эрхийг маань зөрчих хязгаарлах юм бодлого, хууль батлагдах гэдэг нь үгүй юу гэдэг дээр сонор сэрэмжтэй байж байгаа. Сонор сэрэмж бол одоо эрх чөлөөний хамгийн гол одоо хамгаалагч болчихж байна тийм. Бид сонор сэрэмжтэй байж ажил эрх чөлөөг хамгаална. Тэгэхээр одоо батлагдж байгаа, одоо хилцүүлэгдэж байгаа чагсаалт цуглаан хийх эрх чөлөөний тухай хуулийн дээр ч гэсэн тийм. Хил мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн дээр ч гэсэн анхаарлаа хандуулаад тэнд таны эрхийг зөрчих ямар нэгэн эрсдэл байна уугүй юу гэдэгтээ танилцаад дуу хоолойгоо хүргэж явах хэрэгтэй шүү гэдэг ийм хоёр зүйлийг хэлмээр байна да. За баярлалаа. Энд дээр бас нэмээд хэлэхэд Amnesty International яг хүний эрхийн талаар мэдлэг түгэх ийм платформ байгаа. Amnesty Academy гэдэг дэлхийн 20 гаруй улс орны хэл дээр хүний эрхийн тухай хичээл үзээ сертификат авч болдог ийм талбар байдаг. Тэгээ энэ дээр маань эсэргүүцлийн илэрхийлэх эрх энэ тухай хичээл монгол хэл дээр бас байдаг. Тэгэхээр та бүгд яг энэ эрхийн талаар илүү мэдлэгээ төлөе гэх юм бол энэ хичээлийг үзээд бас сертификат авах юм боломжтой байгаа шүү гэдгийг сүүлд нь нэмж хэлье. За бид бүгдийн урилгыг хүлээж авч энэ маш чухал ярилцлагыг хүргэсэн танд баярлалаа. Тэгээ таны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Та бүхний ажилд бас амжилт хүсье. Баярлалаа.